мэдээлэл дуу хөгжмийн Хүүхэд мэдээ хөтөлбөр. Ванкувер хотод бол Монгол ухаан гэдэг сургууль байгаа. Энэ сургууль 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад 6 жил болж байгаа. Одоо 3 багштай. Энэ 3 багшийн нэг маань одоо тогтхын очхөө багш байна. Ингээд та одоо Ванкуверт монгол хэл зааж байгаа талаараа яагаад энэ сургуулаа үүсгэн байгуулах болов? За сайн байцгаана уу. Сонсогчдынхаа амар амгалан гэрээд ийм сайхан нэвтрүүлэгтээ урьж ярилцуулж байгаад баярлж байна. За манай Монгол ухаан гэдэг Монгол сургууль маань Канадын British Columbia мужид сурч ажиллаж байгаа монголчуудынхаа хүүхдүүдэд монгол хэл соёл, урлаг, Монголынхаа түүх, Монголтой холбоотой бүх мэдээлэл энэ бүх хүүхдүүдтэйгээ хуваалцах, хүүхдүүдтэй заах, их хэллээ өвлүүлэх ийм зорилгоор энд үүдэг монголчууд маань ярилцж байгаад шийдэж үүсэн байгуулсан юм төвхтэй. Тэгэхээр тэнд бол мэдээж монгол хэл заах хэрэгцээ бол маш их байгаа ах тийм үү? Олон монгол хүүхдүүд байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр одоо хоёулаа шууд их хэлний боловсролын талаар өнөөдөр ярих юм чи яг ингээ гол сэдв рүүгээ орчээ. Их хэлний боловсролыг ер нь хүүхдүүдэд яг хэдэн наснаас нь эхлээд яаж заавал одоо суурь сайтай гэх юм уу? Одоо монгол хэлний юм одоо мэдлэг сайтай, монгол хэлээрээ ярьдаг, монгол хэлээрээ чөлөөтэй сэтгэдэг юм яг монгол оюунтай хүүхдүүд одоо бий болох боломжтой вэ? Их хэл, их орон, их эцэг гэдэг тийм ээ. Энэ бүх юм ерөөсө салшгүй холбоотой. Тэгэхээр эхийн сүгээр дамжаад бүвэн дуутай хамт их хэллээ хүн сонсож их хэлтэйгээ танилцаж эхэлдэг. Тэгэхээр их хэлний боловсрол хүн болохын хамгийн анхны боловсрол юм а гэж би ойлгодог. Янз бүрийн боловсрол байна л да. Эрүүл мэндийн боловсрол. За шинжлэх ухааны боловсрол тийм ээ. Янз бүрийн гадаад хэлний боловсролч гэдэг юм. Энэ бүх боловсрол донд их хэлний боловсрол бол нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Ихээс үгээр амлуулаад хүүхдийн их хэлний боловсрол хөгжиж, улам тэр хэл боловсрол нь улам сайн болж явах хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд бага байх тусмаа их хэлний боловсролын суурьа сайн тавьсан дараагийн эрүүл мэндийн боловсрол, гадаад хэлний боловсрол гэх мэт боловсролыг олж авахдаа хялбар болно, дөхөн болно гэж үздэг. Одоо манай улсын хувьд юу вэ л да? Одоо бага насны хүүхдүүд бол баг хэлд орохоос эхлээд нөгөө англи хэлээр хэлд ордог болсон. Бараг нөгөө мод гэж ярьдаг. Тийм болсон. Тэгээд одоо нөгөө үзэж байгаа кино, контентууд, нэвтрүүлгүүд бүгд дандаа ихэвчлэн англи хэл дээр байдаг болсон. Тэгэхээр энэ нь одоо яг хүүхдүүдийн хэлний одоо тэр дархлаанд нөлөөлдгүү. Хүүхэд бол юу үзэх, юу харах гэдгээ ер нь эцэг эхийн олгож байгаа боломж бололцоогоор л тэрийг үзнэ тийм ээ. Эцэг их уцаа өгөөл хүүхэд утсан дээр юу байна тэрийг л үзнэ. Эцэг их хүүхэдтэй бага байхад нь энэ цахим ертөнцид эрт оруулчвал яг тэн дээр байгаа бүх мэдээллийг л аваад явна. Эцэг их хүүхдээ сайн номоор билээд эргэн тойронд ном тавьчил хүүхэд тэрийг л үзнэ. Эргэн тойронд байгаа хүмүүс бас яг адилхан үзэл бодолтой хүмүүс адилхан монголоор яриад ингээл яваад байвал бас тэр хүүхдүүдийг сурах ёстой байна гэж л явна. Тэгэхэд тэр хүүхдүүдийн тэр боломж бололцоог бүрдүүлж байгаа эцэг эхчүүдээс эхний ээлжинд их хамаарах юм байна. Англи хэл бол мэдээж хэрэгтэй. Гадаад хэл маш хэрэгтэй. Яагаад гэвэл би өөрөө ч гэсэн орчсон алфавитээр анх сурсан орос сургуулийн бүтээгдэхүүн мөртлөө миний хувьд бол их хэл ямар чухал гэдгээ ухамсарлсан, ойлгосон учраас тэгээд надад ойлгуулсан хүн маань бол миний ээж аваа хоёр аахгүй. Тэгэхээр би өөрөө бол ойлгохгүй тэрийг тийм ээ. Би бол энийг өөрөө ухамсарлаад ойлгохгүй. Надад ээж аав маань за чамайг орос сургуульд орууллаа. Орос хэлийг сураад аваарай гэхээс ш чи орос монгол хэлээ мартаад монгол хүн биш болоо гэж ерөөсөө хэлээд байгаа. Тэгэхээр чи ерөөсөө энэ хэлийг нь мэдээд аваад энэ хэл дээрээ дамжуулаад ном соёл тэр соёлтой танилцаад дараагийн боловсрлоо олж авахыг л загсан гэхээс ш монгол бичгийг сурахыг байнга зөвлөдөг, заадаг, захидаг байсан. Аав ээж хоёр маань хоёулаа монгол бичгээр бичдэг. Ээж маань монгол хэл уран зохиолын багш хүн байсан учраас тэгэхээр миний эргэн тойрных орчин яг тийм байсан.
Юу та өмнө нь ярилцж байхад нөгөө хүүхдүүдэд ингээ гэрийн даалгавар өгөхдөө ч гэсэн та ингээд эцэг ихтэйгээ хамт хийгэрээ гэд өгчдөг гэжсэн штэ. Тэр надад их тийм сонирхолтой санагдчихсэн. Ингээд гэр бүлийн орчин нь одоо тэр чигээр юм монголоор яриад те. Тэгээд эхлэх юм бол тэр хүүхдүүдийн суралцах чадварт нь ч гэсэн их сайнаар нөлөөлдөг юм болов уу гэж бодсон юм. Тэгэхээр сая таны яриаг ингээд сонсохдоо ч гэсэн яалтчгүй гэр бүлийн орчин тэгээд гол нь эцэг эхчүүд өөрсдөө их нөгөө зөв үлгэр дуурайлал үзүүлж нөлөөлж явах хэрэгтэй юм байна. Үүнийг бол эцэг эхчүүд масаа ойлгосон байх гэж бодож байна. Та одоо багшлаад 17 оноос хойш бол ингээд 6 одоо 7 дахь жилдээ Монгол хүүхдүүдэд яг хичээл орж байгаа. Тэгээд нөгөө Монгол ухаангийн сургуулийн фэж хаягаар нь бас би орж үзсэн. Тэгээд тэнд байгаа хүүхдүүд одоо нөгөө шинэ жилээр айгүй гоё юм төрийн дуулаа монголоор бүр маш гоё дуулж исэн. Тэгээд өөр тэр нөгөө шүлгүүд дуунууд эсэ одоо нөгөө засан доор жимс урган тэр өвөл энтер гэх шүлгүүд айгүй гоё юм тод хиллэгтэй маш гоё цэвэр дуудлагатай байсан л да. Тэгээд юу яасан би таныг одоо хүүхдүүдээ ер нь монгол хэл заахтаа яг ямар арга барилаар заадгийн болоо. Манай сургуулийн тэр бидний тавьсан бичлэгийг үзсэн баярлалаа. Цаг гаргаад энэ жил бид хичээлээ жоохон оройтолж эхэлсэн. 10 сарын 20-нд эхэлсэн. Гэхдээ 6-аахан хичээл ороход энэ хүүхдүүдийн хувьд бол албан бус боловсрал гэж явж байгаа. Бид бүгд сайн дураараа ажиллаж байгаа. Хүүхдүүд ийм их нөөц болцоотой гэдгийг харуулсан тийм ээ. Төрийн дуулаа бүрэн бүтэн цээжлээд шүлгээ уншаад тэгээд хуучин шинэ ном боллоод тэгээд энэ хүүхдүүд ингээ харахаар ямар ч аялаггүй сайхан ярьж байгаа. Энэ хүүхдүүд бол яг манай ангийн яг ахлах дунд бүлгийн хүүхдүүд л те энэ хүүхдүүд яг энд төрсэн хүүхдүүд байна. Энд төрсэн хүүхдүүд. Тэгэхээр энд төрсэн хүүхдүүд тийм хэмжээний сурж байгаад бол би бол маш их бахархдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө цэвэр миний гавьяа биш. Энэ эцэг эхийн маш их байгаа. Эцэг их хүүхдтэй сурах ёстой шүү, сурах чухал шүү гэдгийг өдөр тутам л хэлж ойлгуулна гэхээс биш багшд найдаж болохгүй. Тэгэхээр энэ хүүхдийн эхлэлнийч вэ альва боловсрал ерөөсөө багш эцэг гих сурагч гэсэн тулгын 3 чулуун дээр л тогтож энд явж байгаа. Тэр тулгын 3 чулуу гуруула бат бүх зогсож исэн учраас хүүхдүүд маань их сайн дуушулгээд сайн цээжилсэн. Тэгээд зөвхөн цээжлээд орхих юм л да. Энэ хүүхдүүд чинь төрийн бахархалтайгаар тийм ээ дуулаад тэгээд өөрсдийгөө монгол хүн гэдгээ мэдрээд тэнд монгол гэдэг их орн байдаг. Бид нар монгол хүмүүс шүү дээ гэдгээ мэдрээ зогсож байгаа нь нөлөө сунмаар сайхан тийм байсан. Тэгээд энэ даалгаврыг яг хүүхдүүд төрийн дуулаа цээжлэрээ гэж зөвхөр өгчихгүй тийм ээ. Даалгавар өгчихгүй. Өнг болгоныг нь тайлбарлана. Ийм учраас бид нар энэ төрийн сүлд дуулаа дуулах ёстой юм. Бүрэн бүтэн цээжл одоо бүх үгийг нь сайн цээжлэх ёстой юм. Ээж аав нар нь хамт цээжлээрээ. Яг тэгвэл хүүхэд нь мэдээд байдаг бүх үгээ ээж аав нар гүйцэтгэх хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгэхээр гүйцэд цээжлээрээ ээж аав нар нь хамт дуулаарай. Тэгээд ёстой л нөгөө зүрхэн дээрээ гараа тавьж байгаа л бахархалтайгаар энэ нөгөө бахархлыг хүүхдүүдэд бас монгол бахархалтад яг суулгаж өгөх ёстой. Тэрээс ямар ч хайргүйгээр, ямар ч хүндэтгэлгүйгээр, бахархалгүйгээр тэр дууг дуулахад хэцүү шүү дээ, тийм ээ. Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч, гавьяат багш Санзан болдын Батболд багш маань дуугаа явуулаад за энэ дууг хүүхдүүдэд зааж өгөөрэй гэд. Тэгээд хүүхдүүдтэй Батболд багшийнхаас хэд хэдэн дуу зааж ирсэн олуулаа байна. Тэгээд завцсан дор жимгээд дууг хүүхдүүдтэй яг би өөрөө дүрсжүүлээд хүүхдүүдтэй заахад хүүхдүүд яг дүрс болгоныг үзүүлж байгаа шүү дээ. Энэ бол анс жимс нь англи хэл дээрээ ийм тэгээд Монголд ийм жимс ингэж байгаа. Монгол дуучин бас их өөр тийм ээ. Сайхан пентатоник айлбуу гэж бүгд ярьдаг. Тэгэхээр монгол хүүхдүүд ийм дуу дуулдаг. Тэгээд дуугийн дүрслэлж сайхан үзүүлээд Монголд ийм цас ордог. Яг өөрийн хувьд цас ховор ордог учраас Монголын цаг агаарыг дүрсэлж үзүүлээд хүүхдүүдтэй тэр цагаар тэсгэм хүйтэн Монголын өвлийг ингээд дүрсэлж нүдэнд нь харагдтал тэгэл дорлуулаад тий. Би өөрөө тэр дуудаа дурлж ээж тэрийгээд хүүхдүүдэд дамжуулна шүү дээ. Тэгээд би өөрөө бас яг тийм бахархлыг өөрөө тээж авдаг учраас хүүхдүүдэд яг тэр хിവэр нь тэр хайр тэр бахархлыг дамжуулж өгөх юмсан тэр хэрээрээ бид нар хамтдаа дуугаа дуулаад тэгэхээр дуугаар дамжуулаад зөвхөн дуу хор биш тэр Монгол аял бүх юм дамжиж очиж байгаа Монгол аялгуу Монгол одоо урлаг Монгол дуу хуур гэж ямар байдгийг тэгээд дууны үг болгоноор мэдээж хүүхдүүдийн үгийн сан
нэмэгдэж байгаа. Таны хувьд бол одоо Монгол бахархлыг одоо хэлээрээ дамжуулаад хүүхдүүдэд бий болгож өгч байгаа. Та өмнө нь ярьжсэн хэл соёлоо авч үлдэх гэдэг бол одоо 21-р зуунд нөгөө улс үндэстэн ондоошш те ингээ оршин тогтнохын гол баталгаа гэж та ярьжсэн. Тэгээд яг энэ дагуу таны заах арга барил тэгээд тэр хүүхдүүдтэй одоо тэр хэлнээс гадна тэр нэг дурлуулж чадж байгаа нэг сонирхолтой байсан. Та надад ер нь хүүхдийг маш их хүндлэх ёстой. Хүүхдээ бид нар ингээ хангалттай хүндэлж чаддгүй маа гэж та хэлсэн. Тэгээд миний хувьд тэр их сонирн байсан л да. Үнэхээр хүүхдээ хүн ер нь яаж хүндэлж те яаж харьцаж ивэл тэр хүүхдүүд ингээл улмал дээшээ яваал улмал их зүйлийг сурч мэдэж чаддгийм бэ. Миний бас нэг ажилласан хүмүүс том хүмүүс орж ирэхээр те хүүхдүүд томчууд хоорондоо мэдлээд хүүхдүүдийг за хүүхдийн өрөөнд орж гэдэг юм уу. Хүүхд болгон өөр зарим нь гадагшаа дотгошоо ч гэдэг юм уу эсвэл дуулах сонирхолтой эсвэл бүжгэл сонирхолтой эсвэл тийм сонирхолгүй зураг сонирхолтой янз бүрийн хүүхдүүд байгаа. Тэгэхээр хүүхд болгон тулж ажиллахын тулд эхлээд тэр хүүхдийнхээ итгэлийг авах хэрэгтэй. Итгэлийг төрүүлэхийн тулд би өөртөө яг л адилхан хүн гэдгээл бас үзүүлэх хэрэгтэй. Би бас адилхан гомддог, баярлдаг, хөөрдөг. Тэгэл хүүхдүүдтэйгээ сайн уу, за сайн байцгаана уу гэж мэдлэл, за ядарсан уу, сайхан амаргүй, өлссөн үү, тайван байна, жоохон магтаж өгөхтэй. Тэгээд зарим шартаа хүүхдийг жоохон шарыг нь жоохон гоцоолгож хөдөлгөж өгч гэдэг юм. Ерөөсө хүүхдээ мэдрээд миний бас нэг бодол өгдөг хүүхэд инээж явахтай их жаргалтай авах үедээ савсан юм аяар нь мартдаг. Тэгэхээр инээгээл хөгжөөл инээд нь хүрээл тэр их гоё хөгжилтэй хичээл байсан шүү. Зөндөө инээсэн шүү гэд энэ үедээ хүүхдүүд их сайн юмыг тогтоодог болов гэж боддог. Тэгээ дараагийн хичээл тэр санжина нөгөө бид нар зөндөө инээд тэр өгч юу илээ гэж асуухад нөгөө тэр гэд. Тэгэхээр хүүхдүүдийг өөрийг нь ерөөсөө баг гэж голохгүй. Ялангуяа монгол хүүхдүүд маш их чадaltaй, нөөцтэй хүүхдүүдийнхаа монгол бахархлыг төрүүлэхийн тулд би бас монголчууд маань төв дэлхийд нэрээ яаж цуурайтуулж байна, ямар мундаг алдар гавьяаны эзэд болж байна гэдгийг нь байн үзүүлдэг. Та нарын харж энэ чинь Монгол шүү дээ. Ийм хүүхд байдаг, ийм хүн байдаг гэл. Тэгээд хүүхдүүдэд та нар ч гэсэн ийм байж болно. Гэхдээ нэг онцлог нь бас хүүхд болгон тийм мундаг байх албагүй л дээ. Гэхдээ хүүхд болгон тийм нөөц байдаг. Ялангуяа монгол хүүхд та нар тийм байдаг шүү гэл. Тэгэхээр хүүхдүүд нэрээ би тийм болох юм билүү гэл тий. Би монгол хүн шүү дээ гэд жаахан ч гэсэн тэгээд өөрөө занган эсвэл нэг юм сурахын сан би чадах байх гэсэн итгэлийг нөгөөдлөөл хүүхдүүд улам итгээд баярлаад чадаад байгаа юм шиг харагдаг. Тэгээд ер нь чаддаггүй хүүхд ер нь байдгүй шүү дээ. Минийхэр бол. Юу ч сурахгүй байх гэсэн хүүхд ерөөсөө байдгүй. Жаахан сурах гад яг байж байгаа үед нь улам өрдөөд тий. Улам зүлгээл жаахан хөөргөл эрэнгүүт л улам мундаг сураад өнгөрөөд монгол хүүхдүүд цуглаж байгаа учраас нэг ямар үг ингээд нэгтгэж вэ? Ямар үг биднийг ингээд цоглуулч вэ? Нэг дор гэд. Монгол гэдэг үг биднийг цоглуулчдаг тийм ээ. Эх орноос хол байгаа ч гэсэн эх орондоо хайртай. Эх орноо бол холоос ч гэсэн хайрлаж болно. Би Монголтой хайртай гэж хэлдэг. Би их хэлэнтэй хайртай, их түүхтэй хайртай, эцэг эхтэй хайртай. Гэхдээ тэр хайраа би яаж гаргаж болох вэ? Би их орныхоо төлөө, эцэг эхийнхээ төлөө, эцэг өвгдийнхөө төлөө бас юу хийж болох вэ гэд бодохоор их хэлээ хайрлах нэг боломж байгаа. Тийм ээ? Бидний хүн болгоны хийж чадах нэг боломжтой зүйл. Тэгэхээр их хэлээ хайрлна гэдэг нь л тэгэл бидний хийж чадах хамгийн боломжтой зүйл болчихж байгаа байхгүй. Өөрийнхөө үрийн үрд өрөн бүтнээр нь өвлүүлнэ. Тийм байна. Тэгэхээр өнөөдөр одоо нэвтрүүлэгт маань оролцоод их хэлний талаар яриад гол нь их хэл гэдэг үгний цаана те бидний эцэг их, бидний их орон, бидний түүх, өв соёл бүх зүйл байдаг гэдгийг ингээд бидэнд маш ойлгомжтойгоор одоо ингээ харуулж хэлж өглөө. Тэгээд өнөөдөр таныг одоо энэ хүүхэд мэдээнд ингээд цаг гаргаад оролцоод ярилцаж байгаад маш их баярлж байна. Тэгээд эрхэм сонсогчдын маань хувьд одоо таны ярилцлага маш их одоо үр өгөөжтэй байсан байхаа гэж найдаж байна. Ингээд та одоо Монголд байгаа Монголын энэ олон сонсогчдод зориулаад нэг мэндчилгээ төвшүүлвэл. Эх орноо манан суугаа. Илэг ирэхт монголчууд минь та бүхэн хилээ тийм ээ бүгдийг нь манаж байгаа. Бид бол эх орондоо байхгүй байгаа ч гэсэн их хилээ бас хайрлж бас өөр хүүхдүүдтэй өвлүүлээд эх орноо гаднаас ч гэсэн хайрлж л байгаа. Тийм учраас дор бүрдээ хичээцгээе. Үнээс гадна ээж нарын их хэл гэхээр их гэдэг маань ээж гэсэн үг тийм ээ. Ээж нарын оролцоо өөр маш яагаад гэвэл байглаасаа бид бас
хүүхдтэйгээ илүү олон цагийг өнгөрөөдөг тийм ээ төрхөөс нь ахуулаад. Тэгэхээр хүүхдтэйгээ ярих бололцоо боломж бидэнд илүү олон байдаг тийм бололцоо их байдаг, хүүхдтэйгээ илүү ойр байдаг учраас ээж нар маань энэ сайхан боломжоо ашиглаарай, хүүхдтэйгээ сайхан монголоор ам дүүрэн сайхан ярьж байгаарай. Тэгээд би монголчуудтай бас нэг зүйл уриалах гэсэн ам дүүрэн сайхан мэдлж бай, сайн байна уу, сайхан амарвуу, сайхан өвлжиж хаварч иж байна уу гэдэг юм уу. Тэгэхээр монголчуудын маань юу вэ юмгүй гэл хаагүй мэдчилгээгээ артаад одоо монгол сайхан уламжлалт тийм ээ сайн байна уу гэдэг ам дүүрэн сайхан мэдлцгээж байг л гэж уриалж байна. За маш сайхан уриалга байна. Ер нь бол тэр үнэ шүү бид нар сайн уу юу вэ гэж мэдлдэг болоод байгаа сүүлийн үед. Тэгэхээр бүгдээрээ бас Монгол соёлоороо бид нар чи ямар сайхан одоо хэлтэй, соёлтой, ямар сайхан мэдлдэг, хүндэлдэг, уламжлалтай ард түмэн бэлээ. Бүгдээрээ үүнийгээ бас хэрэгжүүлээд нэгнээ одоо хүндэлжээ, ингээд цаашаа их орноо, их хилээ одоо хүндэлжээя гэдэг ийм сайхан уриалгыг төвшүүлээд одоо өнөөдрийн ярилцлаганд маань оролцсон очхүү танд одоо маш их баярлалаа. Тэгээд одоо Канада улсын Ванкувер хотод энэ их хилээ одоо түгээн дэлгэрүүлж байгаа их үүсэнд нь маш том амжилтыг хүсье. Маш их баярлалаа.